За шууд 100,000. За 100,000 төгрөг. За. Шууд хожигдсон. Шууд барьчих байгаа юм уу? Энэ таслах юм байна. За би тасалч. Шөө. За 10 гол хийчих юм бол би сая төгрөгтэй болно гэсэн. Магадгүй Отко 10 хамгаалаад тэгээд 10 гол хийчих юм бол сая төгрөгтэй болно. Яа, гайхалтай юу? Гайхалтай. Шалтгаан дагавар зөгч болох юм даа. Ихсэн Отко нэр өмнөчлөө одоо хордолч, хордон болчих. За анхаараа биси. Анхаараа биси. Биси. Яг болгосон шүү. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Золбоо нь бүр маш сонирхолтой бичлэг хийх гээд Монголын хөл бөмбөгийн холбоон дээр ирчээд байна. За тэгээд Отко дүү маань юусэн үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байна уу? Наа Батбат гэдэг. Тэгээд манай чаналыг Отко 13 тэгээд дээдлигийн томорч байна. За өнөөдөр битээр ямар бичлэг хийж байгаа юм бэ гэхлээр нэгэн эсрэг нэг довтлно. Тэгэд 10 довтлогоо хийгээд хамгийн их гол оруулсан нь хожноо. Тэгээ Отко битээр өмнөх жил шүү дээ тий. Өмнөх жилийн 100 битээр яг энэ тоглолтыг хийжсэн. Тэгэд Отко миний эсрэг довтлоод би Откогийн эсрэг довтлоод тухайд би Откод хожигдчихсэн байхгүй юу. Тэгээ би өшөөгөө авах гээд бүр араагаа зоож байгаа. Энэ зүү албаар нэгдүгээр лигт ороод бэлтгэл хийж байгаад одоо яг өнөөдөр Откотоо тоглох гээд ирсэн байна. Тэгээ тоглолтын дүрэн бол маш ойлгомжтой. Битээр биенийхээ эсрэг 10 довтлно. Тэгээ хамгийн их гол оруулсан хүн нь хожноо. Тэгээ Откого та бүхэндээ товчхон танилцуулах юм бол Англид бүр багаас хөлбөмбөг тоглосон гэж хэлчих болох болно. Тэгээд тэгээ би хожигдчих магадгүй чи чамаа даг гэдэг шиг хэлж байгаа юм хэлээд гэсэн. Англид багаас хөлбөмбөг тоглож исэн, Монголд ирээд тоглож исэн, Монголын дээдлих 100 болгоо ер нь тоглосон баг тий алхахгүй. Дэрэнгийн хүүхдгээ хэлчих болох уу? Болно. Тий. Дэрэн одоо манай Монголын хамгийн сайн хөлбөмбөгийн багуудын нэг хэвгүй юу? Тий. Нэгдүгээр дээдлигт байдаг, нэгдүгээр лигт байдаг. Тэгээд хүүхдүүдийн хамгийн сайн клуб гэж хэлж болно тий. Би дэрэнг арай гоё сурталчилж. Отко маань энэ 100 ирээд ямар багт тоглолоо? Ховд Western гэдэг. Тий. Шинэ багт тоглосон. Тэгэхээр дээдлигт тоглодог гэдэг нь яг хуу зарим үзэгчд маань мэдэхгүй байж магадгүй. Дээдлигт тоглодог гэдэг нь Монгол улсад хамгийн сайн хөлбөмбөгчдийн тоглодог талбарыг дээдлиг гэж хэлж байгаа. Тэгэд дээдлигийн яг доотлын лигийн 1-р лиг гэдэг байхгүй юу? Золбоор 1-р лиг тоглож байгаа. Тий. Отко ч хэдэн он ихлээ? 2003 их чи хэдтэй гэсэн үг лээ? Энэ жил 23 хүрнэ. 23 хүрнэ. Би болохоор энэ нэг сард 39 хүрнэ. Бараг Откогийн автаж цаа юм шүү. Арайгүй за. За ямар ч тааш шинэ үеийн юм гоё залуу ирч хүчтэй тамирчин байгаа. Тийм би хожигдож магадгүй гэдэг дахиад хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр битээр яг уу өмнөх жилээ бодвол би бэлтгэлтэй байгаа. Тийм золбаахал нэлийн бэлтгэлтэй. Отко ч гэсэн бэлтгэлтэй байгаа. Тэгээд битээр өнөөдөр ямар ч нэгийн эсрэг нэг үзээд тэгээд хоёлоо гоё бооцоотой тоглоё гэх үү. За тэгээд ямар бооцоотой юм бэ? цаал шидэхгүй надад хамаагүй шүү дээ. Өнгөтэй. Мөнгөнд бол дуртай. За тэгвэл хоёлоо юу вэ? За шууд 100,000. За 100,000 төгрөг. За. Шууд хожигдсон. Шууд барьчих байгаа юм уу? Энэ таслах юм байна. За би тасалч. Шөө. За нэг гол оруулсан 100,000 нэмэгдэнэ. Тэгээд чи за 3 гол оруулчлаа гэхэд 300,000 таа болно шүү дээ. Тэрнээс чи би хоёрыг оруулах юм бол 200 хасагта би чам 100 өгнө гэсэн үг байхгүй юу? Болж гинөө? Болж гин. Чи хэрвээ 10 гол оруулах юм бол чи сая төгрөгтэй болно шүү дээ. Вау! Unbelievable. Тэг өртөөтэй байгаад гоё шүү дээ. Тийм ээ. Тийм. Болж зөвшөөрж гинөө? Мөнгө байгаа шүү дээ. Байхгүй аавс ч аавна, аав чинь тань. Тий. Бомагийн аавын тань. Манай Откогийн аавнаас Монголын хөлбөмбөгт бас нэлээ хувь нэмэр оруулж исэн юм. Мундаг хөлбөмбөг тоглож исэн хөлбөмбөгийн тамирчин ах байсан. Тэгээ би тань бум учрлах тий. Тэгээд гавьяа тамирчин мөн. Анхны гавьяа тамирчин, хөлбөмбөгийн анхны гавьяа тамирчин тий. Тэгээд тэрээ Отко хожигдоод мөнгө өгөхгүй бол би бумаахаас ч мөнгө авчихнаа. Бумааха тэг хүүчин дээр одоо баларсаа. Золбоо бэлтгэлтэй байгаа тий. За тэгвэл хоёр шууд би халаах уу? Би халааж байгаа тэгэхээр өмнөх жил Откогийн YouTube суугаар тавигдсан юм чинь тухайд надтай тоглоход ямар байсан сэтгэлээ нэг хуваалцаж байна. Ер нь өмнө ерөөс Золбаахтай нэг хөлбөмбөг тоглож байгаагүй тэгээд яга хөдөлгөөнийг уншиж байгаа хэзээсэн тэгээд ер нь намайг нилээ их уурсаа салтаадаа дүр унгаагаа дүр амар уурсан. Ёстой бодохооргүй төсөөлөггүй сайн байсан. Одоо энэ жил бас жоохон айжлын
Энэ жил бүр бэлтгэлтэй байгаа. Тэгээд яах нь харцгаа хийтэл. За тэг ямар ч гэсэн өнөөдөр хоёлоо тоглоо да. 100,000 төгрөгийн боцод тавьсан чинь бас би шууд заастаа хичээж тоглоно гэсэн сэтгэл шууд төрж эхэлж байна. За тэгвэл хоёулаа шууд бие халаагаад шууд эхлэе. Өнөөдрийн нэрээ манай хаалгачийг танилцуулъя. Дэрэн багийн хаалгач дээдлих тоглож байгаа. Тэгээд үзэгчдээ өөрийгөө танилцуулчихгүй юу? За. Намайг сайхан жаргал гэдэг. Дээдлигийн клубын дэрэн клубын хаалгачаар тоглодог. Тэгээ хажуугаас Томоожин альтернатив сургуулийн багш, би тэмрийн багш гэдэг. Оо, ямар гоё юм, ямар мундаг юм бэ. За тэгээд бид хоёр аюу том боцоо тавьчлаа. Нэг гол алдах тусам 100,000 төгрөг өгнө. Тэгээд 10 гол алдчих юм бол шууд одко сая төгрөг өгнө. Тэгээд хоёулаа яриа өрөө багш. Чи тэг миний гол ингээ алдаад их юм бол хоёулаа би 50% чамд ингээ те 100,000-ахад 50% чиний данс руу хийгээд шалчихсан. Окей. Оо гоё. Өстой гоё шүү. Спорт шудраг байх хэрэгтэй тий. Мундаг яг ийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. За баярлалаа амжилтсан. Өнөөдөр ирж хаалгах хийсэнд баярлалаа. За баярлалаа халах уу? За тэгээд Чи баг халаад хэрэг байна уу дөө? юу гэсэн. Амарч. Би жоо халаадах юм. За тэгвэл бид хоёр халаад тэмцээд эхлүүллээ. Ер нь өмнө залбаахтай тоглолтод бас эвгүй юм хоёр тал руугаа дардсан билээ. Зүүн баруунгүй дардаг. Тэгээд тэрийг бас сайн анзаарна. Би бас довтлогч юм бас нэг сайн хамгаалахгүй гэж магадгүй гэхдээ довтлоондоо бол гайг байх л гэж бодож байна. Нодлон болохоор бас нэлээд халуун дэс одоо цаг агаар гоё байна. Тэгээд илүү ихгүй хаал гэж бодож байна. Залбаах чинь бас тэгээд солонгос төлөмөг солонгос сколт болохоор бас болохгүй. За тэгээ одоо яг Откотогоо гоё тоглох чинь тэгээд бооцоо тавьсан чинь бүр сандраад байна. Тэгээ чи 10 гол хийх юм бол сая төгрөг штэ тий. Тэгэхээр нэлээд том бооцоо тавилаа. Тэгээ өмнөх жил би Откогийн YouTube channel-оор н ороод тоглоход би буруу тактик ашигласан байхгүй юу? Яасан бэ гэхээр би төрүүлээ хамгаалцсан. Отко төрүүлээ довтлоод тэгээ би амар ядарсан байж байгаа довтлсон чинь сайн тоглож чадаагүй байхгүй. Тэгээ өнөөдөр тактикаа өөрчлөөд би төрүүлээд Откоо руу довтлно. Тэгээд Отког ядрааж агаад дараа нь би хамгаална. Тэр тактик нь илүү зөв юм билээ. Тийм учраас яг гоё сайн халж агаад өнөөдөр золбоо нэг 100% хичээж тоглоно. Өөртөө байгаа бүгдийг гаргана. Тэг гоё мөнгө хочж агаад юу их вэ? Сая төгрөгтэй болчихлоо юу их. Гэхдээ сая төгрөгтэй болох боломжгүй шүү дээ. Ягаад гэвэл би 10 гол хийчих юм бол за 10 гол хийх нүгөө. За ямар ч тач гол хийчих юм бол нөгөө нь бас гол оруулчихвал нөгөө мөнгнөөс хасагтай явчих юм шүү дээ. Зөврүүгээр нь тооцох учраас тоондоо муучт нэр тийм шүү дээ. Тэгээ өнөөдөр би ямар тактик ашиглах вэ гэхээр довтлож явах үедээ гялс ямарваа нэгэн тийм хууралт хийхгүй хөлбөмбөг бүх сонирхтой хүмүүс нь бидэндээ мессеж шиг хурдан бөгөөд амархан гялс төгсгөл хий. Хурдан бөгөөд амархан гялс төгсгөл хийхээр л тактикта тоглоно. Гялс гэл так гол. Анкара бис гол. Анкара бис гол. За манайхаа золбоотой амжилт хүсээрэй. Намайг дэмжээрэй. Тэгээ сонноос их юм бол золбоо нуу энэ жил дэлхийн аваргаар Спан төрүүлсэн шүү дээ. Тэгээ Спаны өмсөд ирсэн байгаа. Тэ. 88 номер туртаа. Миний он баггүй төрсөн. Өчтөр би нэгдүгээр лиг тоглолцсон байгаа шүү дээ. Жохоо ядралттай байгаа. Энэ бүгдийг хэлэхгүй болохгүй бас. Отко хамгийн сүүлд хизээ тоглосон. Хамгийн сүүлд чинь 7 сарын 4-нд тоглосон шүү. Тэгээ сарын өмнө тоглосон одоо амралттай байгаа. Өчтөр тоглосон амралттай байгаа. Би жоохон төсөөрсөн байж магадгүй сардаг. Тэгээ тасгалыг яг болохоор бэлтгэлээ хийгээгөө. Сайхан наадмаар сайхан хуушур идсэн шигээ. Нэг эсрэг нэг хэцүү те. Хэцүү. Яг тоглож байхдаа хамаагүй яг ингээд нэг эсрэг нэг байхаар хэцүү байт юм. За тэгэхээр битээр бие халаагаа дуусчлаа. Одоо шууд тоглолтонд ороход бэлэн болчихлоо. Тэгэхээр би эхлээд довтлно, Отко хамгаална 10 удаа. Дараагийнх дээр нь Отко довтлоод би хамгаалаад 10 удаа. Тэгээ хамгийн их гол хийсэн хүн нь хожноо. Тэгээд нэг гол тутам 100,000 төгрөг. 100,000 төгрөг гэж бодлоо. Тэгэхээр би 10 хамгаалаад 10 гол хийчих юм бол би сая төгрөгтэй болно гэсэн. Магадгүй Отко 10 хамгаалаад тэгээд 10 гол хийчих юм бол сая төгрөгтэй болно. Яа, гайхалтай юу? Гайхалтай. За амжилт. Амжилт байна. За эхнийх. Жоо цаашаа өө. Яваа. За болоо. За.
Хоба. Хоба. За явлаа. Тэгэ. Яг нэгдэм аа. За эхлэл дэжгүй шүү. Халах юм уу? Халаалт байсан байж тарах уу? Болно. За ингэ 100,000 төгрөг алдчихлаа. Отко. Ойлгочлоо. Сая ямар тактикаар хамгаалсныг ойлгочлоо. Энэ бөмбөг авах хэрэгтэй дайрахгүй нь. Би дайрах юм болов гэж бодсон чи. За явлаа. Нүүлэг шигсэн. Яна. Хоёрсоо дүрэлтсэн. Отгоч гэхдээ чи өмнөх зуунаас амар байна. Хотлоо хүн өөргөд тахыг. 200,000 дүрэлтсэн. Нэг цохгүй шүү дээ. Бэлтгэл сайн байна. Чи жим хийсэн үү? Хийсэн шүү дээ. Тийм ээ. Өмнөх жилээ одоо хүчтэй болчих. Би өмнөх жил яг өөрт нь хэлжсэн байхгүй юу? Чи жоохон хүчгүй байна гэд. Тэг жоохон юм яриа амраадах гэж байгаа. Хүлээж байгаа. Тэгэхгүй бол чи бас настаа нэг амьсгаа авчих юм бол бууддаг байхгүй. Анхаараа Месси. Чата! 300,000 төгрөг алдчихлаа. 300,000 төгрөг. Шалтгаан дагавар зөгч болох байсан юм да. Ихсэн отко нэр өмнөчлөө одоо хурдан болчих. Хүчтэй байна бас. Тэгээс амарсан байна. Би өчтөр тоглоод ядарсан баг. Тактик бас буруу байна уу? Би ихтэй хамгаалчих гэж. Тактика өөрчлөнө одоо. Өөрөө ядраад. Яа өнцгөө өөрчлөд шүү дээ. Хэднэр алдчихв. 400 юу? Алдаагүй шүү дээ та. Би гол хийж алдсан шүү дээ. Тийм л. Гэхдээ би оруулах юм бол тэр чинь миний мөнгө болох гэсэн шүү дээ. Болж шүү манайха болж байна. Бодсноос гайгүй хамгаалаад байна. Өчтөрийн тоглолт руу ч хий да. Өчтөрийн тоглолтоос нэлийн яд. Өчтөрийн тоглолтод бас Золбах гол хийсэн байгаа. Тэрийг ярихгүй байх шиг байна. За анхаараа Месси. Би ч бол бэлтгэлтэй байгаа юмсан. Яагаад ингэж амар амьсгаад чинь? Өчигдөр тоглолтоос нь бол ядарсан. Баярлалаа. Одоо ер нь recovery хийх ёстой цаг шүү дээ. Тэгэл нэгээс нэг хийгээд гарчих. Ядан л та. Баярлалаа ойлгож байна. Дээрээс нь хар халуунд. Өчигдөр. За одоо ханаа. Тактика өөрчлөе. Яа одоо хаалгах чигаа бүр өөдөөл нэг ч төгсөнгөө хаалгана. Артишо. Эй! Артишо. Эй, ты япа. Отлично. За хаалгаар ямарсан хийсгэлээ. Йоо. Наатмар юусэн. Наатмар уу? За юм байна. Хөдөө яваал хуушур хэдэл. За. Манай Отко дүү маань нэрээ өөрөө YouTube суугта. Үнэхээр уухгүй гэдэг. Би бүр өөрөө YouTube хийдэг мөртлөө Откогоос суралцмаар байдаг байхгүй.
Баярлалаа. За өөр чи юу Ер гэж нь золбаагаас инспирэшн авч хийдэм дөө. Золбаах баг 3 өдөрт нэг бичлэг. Би 7 хоногт нэг удаа их гэж бүр зовж штэ. аль өгч яах. Эй! Хөлбөмбөгийн бурхан тэнгэрөө. За. Месси. Месси. За энэ яа. Жохо өртөлтөй болсон юм уу? Ээ! Энэ өмнөх жил дата тогтоод намайг хаашаа дардгийг мэдсэн байгаа юм байна. Чөтчөнгөө нодлон жилийнхаа бичлэгийг үзлээ. Тэгэхгүй бол нодлон бүр алуусан шүү дээ. Би ч бүр алдаа малдаа хийгээд салтаа дулаад анкара месси дүлээд бичлэг бүр ихнээс нь дахиад авчихдаг байрка. Саяхан бүгдээс одоо ихж байгаа юм шиг. Бүр ихнээс нь авчихдаг. Арайчтай ч нэг. За миний ерөөс зорилго нэг л хийх юм байна. 100,000 тал болох юм байна. Яа их зүгт. За болив. Би ч амар хуураад тахта одгоо зүгээр зогсоодох юм. Чи ядаж хүний уранд хуурталтаа ингээд хажаа тийшээ боолж өглөхгүй. Зүгээр инээгээ зогсоодох. Энэ тоглоом шинээр өчтөр тоглосон болохоор амар ядарсан байна. Шалтгаан биш шүү. Ойлгоороо тавах. Урамчаа уурчиж магадгүй ч нэг бол заавал хийх гэж хичээнэ. Тэгэхээр түрүүрээ хамгаалсан зүг байт юм байна. Яагаад гэвэл шүү дээ. жоо халаалт Хамгаалахаар халчдаг юм байна. Тэгээ би ч бодоо олгосон юм шүү дээ. Бодоо олгосон нь. Нэг 2 3 гол хичээл. За, явна. Маш хурдан. Хөл дээр нэр. Ирэнгуут нь. Таад ирэнгуут нь. Арисыг гацхаар хаацх юм аа. Тосгой. Бичлэг тосгой. Так сая төгрөгтэй болох юм гэж тоородсон чи. 100,000-аас авч чадах нүг. Тэгтээ үзнэ. Эр хүн зоригтой бол чон цэцэг алднаа гэж байгаа. Сүүлийнх отког одоо чон гэж ботчих. Чонтоо үзэж байгааг ятчих. Тэгсэн чи бүр аччихв. Бүр айгаа иччих. За сүүлийн чанс. Үзэгчтэй дэмжээрэй. Заричтэй золбоо. Болтоо нэрээ. Яа, тийм ээ түүтэй. Фу яар амар зүгчгүй. Танайг л хаагааргүй. За гац бүгийш. Яа, яг онгонд тарчихдаг. 100,000. Одоо 100,000-аас ашигтай авчихдээ. Би хийх. Одгоо 10 орлууд 10,000 гэдэг. Саяхт ямар амар зүгчгүй. Сая бол хэр баргийн байхгүй. Ноёрч хаахгүй. Одгоогийн тактик нь ойлгоцсон. Сая хаалгач нь хэлж чинь хамт тоглож исэн найз нөхгүй. Тэгээ юу гэсэн бэ гэхээр одгоо солгоо хөлөө ашиглаж чаддаг дандаа баруун талыг хамгаалчих гинэ. Юу гэж вэ? Юу нууц яриад байна та? Хаалгачтай юм ярьсан уу юу? Нөө хөлбөмбөг үзэж яах яа ингэж яриаддаг очрыг ойлгочлаа. Одоо ингэж яриад улаан карт. Тийм үү? Тий. Тэгдэг болсон юм. Тий сая дэлхийн аваар нэг хүн ингэж яриад айлын хүн багийн хүнтэй. Тий улаан карт авсан. Шин дүүрэн гараад ирсэн юм биш үү? Муухай муулдаг болохоор ингэж хараад. Тий, болохгүй юм ярьж байгаа тул ингэж ярьж байгаа шүү дээ. Одгоо мачтай ямар зүг юм бэ? Ахыг хараад ирж та өөдгөө амт гэдэг байлээ. Тэрийг ч мэдээгүй юм биш үү? За тэгээ сая тоглолтын дүрмийг ерөөхдөө нь харсан бах те. Бөмбөгөө заавал аавна. Айлсгүй бол бүр гадагшаа гаргаж хайна. Түүнээс бол би бөмбөгөнд нь хүрээд одгоо бөмбөгөө эзэмшиж явах юм бол тоглолт үргэлжлэнэ гэсэн үг шүү. Одоо айгуу юуг нь халчлаа. Одоо ингэ бичлэг эхлүүлмээр байгаа байхгүй. За сайн байцгаана уу. Зүгээр. Бай.
Зоомыг хаачлаа. Сая зөхөлт орсонгүй. Зохилт нь орохгүй байгаа дээр сайн биш. Хөөе. Баруун талын. Сая жоо азар гараад ирлээ би. Миний зоомыг ингээл байхгүй болчихсон. Миний зоомыг хоёр дахь дээр байхгүй болчихсон. Хөлөө чанга тавьсан тултал гараад ирлээ. Арай л үнэтэй дуурчжээ. Ядаж 10,000 гэдэг биш. 100,000 гэдэг арай л үнэтэй. Бодоцч. Юу болчихсон? Зоомыг нөгөө дахиад хаачлаа шүү. Юу болчихоо? Ха? Баярлаа. Би уусаа ийшээ зөхөх гэж байгаад гадуур нь зөхчлөө. За би такл хийхгүй болохгүй нэг дэш. Арай. Сайнх дуусгаач отгоо. Гүцгүй байна гүцгүй. Адуулах биш энэ удаа. 100,000 төгрөг карманд. Одоогоор 100,000 төгрөг алдсан. 4. Яг хоо. Оо. Орсон багшаа. 100,000-ыг алдсан шүү залбаа. 100,000-ыг алдсан шүү. Төгчтэй. Одоо жоо маасрахгүй тоглоё. Яг болгосон шүү. За 100,000-ыг алдаад болж байна. Чадна. Хай. Таагүй бэлэг. Яа. Отгоц яраа болоод би яа. Эврэн. Хари отгоо яалч хөвчтэй болсон. Энэ нэр тоглоом биш шүү. Өмнөх 100 үзэхэд ямар ч хүчгүй байсан байхгүй. Техниктэй хурдтай байсан. Тэг хүч жагаан дутаадсан. Өөр болсон байна. За хий. 3. Сүүлийн 3. За дахиж ийм контент хийхгүй. Контент хийж байгаа баруун хүч юм шиг бай. За болж шүү. Дахиад төсвөл хоёроор дахиад хоёр хийчихвэл сэтгэл хангалуун байна. Отгоод жоох юм хүчтэй. Контакт хийж үзэх хэрэгтэй юм. Зай өгчлөхгүй юм. Шууд тулаад очих хэрэгтэй. Ойлгосон. Оо. Юу хөрхий. Баярлалаа.
Суугийн дүр хаашгсан. Сая камер л харж байгаа зөгч байгаа. Сууг зөгчлөө. Жоо өнгөрч. Харин. Баярлалаа. Дараа сүүлэгт ирсэн өнгөрөөр. За сүүлийг. Фу. Хана. За. Яарч 300 төгрөг боллоо. За гой. Гой тоглолоо. Бид хоёр хоёулаа өмнөх жилээс муу гол орлоо. Тийм ээ те. Өмнө жил золбах 3 или 4 хийж, би нэг 5 или 6 хийд. Энэ жил 3хан л гол. Эсвэл хоёулаа шааж ирсэн байна. Яг үнэ тийм юм бэ тийм. Сайн байгууд хоорондоо тоглохоор гол ордгүй шүү дээ. Тийм ээ. Яг тийм шүү дээ. Айгу ядарсан байгаа тий. Бас сайн болцсон байна. Зунжингаа тоглосон хүмүүс. За тэгээ өнөөдөр яварцсан 2 дүүтэйгээ үнэхээр гоё контент хийлээ. Тэгээ би өмнөх жил Одкото өршөлтөхдөө дараа 100 хоёлоо манай суугаар ороод хоёлоо гоё өршөлтөө гэдгсэн. Айгу сонирхолтой байсан байхгүй тухай үед. Айгу олон хүмүүс үзсэн биз тий. Тэгээд энэ хамгийн их үзэлттэй бичлэг. энэ зам болохоор одоо миний сууг дээр тавигдах чинь. Тэгээд өнөөдөр гоё цагийг өнгөрүүллээ. Одкото маань яг өмнөх жил яалтчгүй жоохон хүч дутуу байсан байхгүй. Би яг бичлэгээр нь хэлжсэн. Чи техник хурд байна. Гэхдээ жоохон хүч дутаад байна гэдгсэн чинь тэрийгээ шууд ойлгоод нилээн юм хийсэн болтоо. Золбаахын зөвлгөөгөр нэлээх юм ийсэн. Тийм ээ. Хурд хүч нь өөр болсон байна. Чаа би даас хүч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бас яг миний өмнөх тоглолтын ядарч бас байгаа шүү. За Одко сэтгэлээ болцоорой. Ямар хөө. За ямар ч гэсэн золбаахтаа суугдаа урьж оролсондоо маш их баярлалаа. Тэгээд сая гоё нэгээс нэг толлаа. Өмнө жилийнхаасаа хоёлаа сайж ирсэн маань хоёлаа бэлтгэлтэй байна. Тэгээд ямар ч гэсэн бас гоё контент хийлээ. Тэгээд та бүхэн Одкогийн сууг руу ороод гоё subscribe дараа дэмжиж өгөөрөө. Маад аягүй гоё эрг бичлэг хийдэг, гоё контент хийдэг шүү сонирхолтой. Тэгээд маш уйггүй хийдэг ийм ютубер байгаа. За манай хаалгач өнөөдөр үнхээр их баярлалаа. Чи хий тааж нэг хэдэн 100 сая төгрөг доошлуулж өгдөө тий. Тэгээд хамт нэвтрүүлэлт орсон сэтгэлээ болцгоо. За амартай ч өглөө ингээд ирээд золбаахтай Одко дүүтэйгээ бас ингээд 1v1 challenge дээр ингээд хаалгач хийгээд хамт тоглосондоо бол баяртай. Тэгээд хоёуланд нь YouTube-ийн карьерийнх нь бас өндөр амжилт хүсье. За тэгээ өнөөдөр үнэхээр гоё контент хийлээ. Тэгээд сэтгэл хангалуун байна. Яг нэг гол хийсэн ч гэсэн маш гоё хөсөө гаргаад нэг өдөр ч гэсэн аягүй спортлог эхлүүлж байна. Тэгээ өнөөдөр нэгд өдрийн өглөөг аягүй спортлог эхлүүлээ. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстэй гоё спиртлэг биш спортлог байцгаая гэж уриалаад өнөөдрийн хавшлыг өндөрлөө. За тэгвэл бүгдээрээ золбоотой хийдэ дараагийн хавшлаар уулзлаа. Түр. Бай.